Үндэсний дээдлэгийн шинэ үйлрэл 10 дугаар сарын 1 буюу 9 сард эхлэх төгсөнтэй холбогдуулан season preview нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байна. Энэхүү нэвтрүүлгээр бид бүхэн багуудын шилжих төлөвлөгөөнд дасгалжуулагчийн мэдээлэл зэрэг зүйлсийг та бүхэнд хүргэж байгаа. Ингээд энэ удаад лигт шинээр илсэн Алтан од багийн талаар ярилцах гэж байна. Алтан од багийн хувьд бол 1990 онд байгуулагдсан улсын аваргад маш олон жил дараалан өндөр амжилт үзүүлжсэн Монголын бас бүх завийн түүхэндх гэж яригдах өндөр амжилттай баг. Шууд нэвтрүүлгийн ерөнхий тэтгэгчээр Даснаас ч нөөрэ баг мөн хамтаа дөрвөлж алхах нь Unitel ажиллаж байна. За ингээд өнгөрсөн үйлрэлүүд бол EU Scorpions нэрээр оролцож байсан. Алтан од багийн талаар бид бүхэн season preview нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаараараа энэ багийг танилцуулж эхэлж байна. За эхлээд өнгөрсөн үйлрэл Scorpions нэртэй байсан учраас тэр статистик үзүүлэлтийг нь хамтаа харъя гэж бодлоо. За энэ багийн бүрэлдэхүүн бол шинжлэгдсэн ч гэсэн ерөөхдөө үндсэн ахлах дасгалжуулагч зарим тоглогчдын хувьд бол яг Scorpions багийн бүрэлдэхүүн байгаа гэж бас саксны хүрээллийнхэн маань бол мэдж байгаа бах. Бусад хүмүүстээ бас танилцуулж хэлж байгаа юм шүү. 4 хожил 11 хожигтойгоор хүснэгтийн 5 дугаар байраар өнгөрсөн жил удирлаа дуусгаж байсан. Плей-офф тараахан оролцож чадаагүй. За тэдний дээр бол мэдээж M-Wings багийг бичигдэж плей-оффын сүүлийн байраар шалгарсан. За тэгээд Scorpions-ийн дэд 4 ажлыг байгуулахдаа Stars-ыг улиралд 3 байцсан. За тэгээд нөгөө нэг хожил нь бол 10-ыг улиралд 1 хожицсан. За тэгээд гисэн ч энэ 4 ажил бол тэдний плей-офф шалгаруулахад бас хангалттай үзүүлэлт байж чадаагүй. За Scorpions багийн хувьд бол иймэрхүү амжилттайгаар өнгөрсөн улирлыг үзсэн бол энэ жилийн Алтан од багийн үндсэн бүрэлдэхүүний талаар хамтдаа ярилцъя. За эдгээр тоглогчдыг бол туршлагатай тоглогчд олон байгаа, залуу тоглогчд байгаа гэд шившин нэр лигт орж ирж байгаа тоглогчд хүртэл байгаа учраас энэ баг бол бас маш онцлогтой. За чи нийтдээ 12 тоглогч байх шиг байна шүү дээ, тий? За маш олон тоглогчдыг бүрэлдэхүүнээ шинжилсэн харагдаж байна. За тэгээд танил нэрсэн мэдээж байгаа. За энэ дунд бол Нарангой байгаа харагдаж байна. За тэгээд Шүрэн цэцэг Зол Заяа гэдэг туршлагатай тоглогчд байна. За Инхтуул байна тий, Винксээс ирсэн Номын Эрдэнэ байна. Ер нь лигт Зол Заяа гэд маш олон тоглогчдыг бас багтаа нэгтгэсэн. Одоо хамгийн гол нь эдгээр тоглогчдыг хэрхэн нэгтгэх одоо учир зүг нь олуулж тоглуулах бол тактик хөлбөр яах бол гэдэг маш сонирхолтой. Тэдний хувьд бол аль хэдийн бэлтгэлдээ гараад эхэлчихсэн лиг бол эхлэх төгсөө учраас плей-оффд орох, плей-офф ихнийштэй давах гэдэг ч юм иймэрхүү өндөр зорилгыг энэ үйлрлийн эхлэлт тавьсан байгаа болов уу гэж бодож байна. Мэдээж Алтан од багийн хувьд шинээр дахин одоо үүссэн багийн хувьд гол тоглогчид бол юунаас илүү чухал. Тийм учраас эдгээр энэ бүрэлдэхүүний хамгийн гол тоглогчдын мэдээллийг одоо хүлээж аван үзцгээе. За эхний тоглогч бол мэдээж Нарангойгийн хувьд бол үндэсний шгшээгийн тамирчин 3-3 шгшээ багийн тамирчны хувьд өнгөрсөн үйлрэл 17.5 оноо 2.5 самраас бөмбөг авалт 1.4 дамжуултыг 36% дотлоотой хамт дунчилсан үзүүлэлттэй байна. За тэгээд энэ 100 бол багаас хэлж мэдээж Алтан од багт нэгж байгаа. Нарангой бол тэгээд 100 бол бас шгшээгийн хамтаар гадаад B дивизионы Азийн аврал шалралт тэмцээн мэдээж тоглосон гэдэг үзэгчднээ сайн санаж байгаа. За тэгээд шинэ багт шинэ бүрэлдэхүүнд яаж уулзч тоглох нь гэдэг нь бас эрх үйлрлийн тоглолт нь маш сонирхолтой байх болов. За Нарангойгийн хувьд бол ялч одоо эд үе дээрээ тий насны үеигсээ яг тамирчны эд үе дээрээ ирж байгаа учраас энэ жил өөрийнхөө шилдэг тоглолтыг үзүүлэхийг хичээх нь бол ойлгомжтой. За дараагийн тоглогчдод харагдаж байна. Инхтуул за мөн л Винкс багаас Алтан од баг руу шилжсэн тоглогч. Улиралд 5.8 оноо 3 самбар, за 1.1 дамжуултыг дунджсан байна. Тоглооны хувь 31.7. За яг энэ Нарангой Инхтуул гэсэн тоглогчд бол Винксийн өнгөрсөн улирлын бас өмнөх одоо 2 жил улирлын гол тоглогчд байсан гэж хэлж болно тий. Гарааны тоглогчд байсан. За эдгээр тоглогчд бол одоо шинэ одоо дахин үүссэн багийн яг хамгийн гол тоглогчд байх учраас бас өнгөрсөн үйлрэлүүдийн тоглолтоо үзүүлж чадах тэр тоглолтуудаас илүү гарсан тий тоглолтыг үзүүлэх болов гэдэг маш сонирхолтой.
За эдгээр тоглогчд бол ер нь туршлагатай доороо явж байгаа. Ягаад гэвэл ихнэр нь байгаа ч гэсэн олон дүүнэр байгаа учраас Нарангоо их туул зэрэг тоглогчид бас нэлээд өндөр ролтой тоглох нь ойлгомжтой. Тэгвэл бас нэгэн залуу тоглогчийг бид төхөн онцолж байгаа. Энэ бол номер Эрдэнэ. За номер Эрдэнэ драфтын бас дээгүүр сонголтуудын нэг шүү дээ. Тэгээ Монгол Улсын их сургуулийн шонхрууд багт тоглодог байсан. За 7.6 самбар 4.8 дамжуулалт 8 самбар 1.9 дамжуулалтыг 40% тоглохотой дунжилсан байна өнгөрсөн үеэрл. За Scorpions яг энэ одоо алтууд өмнөх үлрэлийн одоо Scorpions багт тоглож байсан тоглогч. За энэ үлрэл бас л те өсөж явж байгаа залуу тоглогч те өсөж явж байгаа олон тоглогч байна л да. Алтууд багт одоо номер Эрдэнэ номин гээл байна те. Маш олон тоглогч байгаа учраас эдгээр тоглогчдын тоглогчдыг хэрхэн тоглуулах вэ? Эдгээр тоглогчд хэрхэн өсөн дэвчих вэ гэдэг бол зөвхөн одоо өөрсдөөс нь те багийн тасалжуулагчаас шалтгааллах ийм зүйл болсон. Ингээд нэвтрүүлгийнхээ эхний хэсгийг ингээд дуусгая. Туудахгүй тасалжуулагч гарны бүрэлдэхүүн шилдэг хойр гэж сонирхолтой зүйлсээр эргээ олзъя. League Season Preview нэвтрүүлгийн энэ удирлын хамгийн сүүлчийн дугаар та бүхэнд хүрж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Даснаас ч нөөр М-банк, за мөн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр хамтаа дөрүүлж ялах нь Unitel ажиллаж байгаад дуулахад таатай байна. За одоо харин хамтдаа дасгалжуулагчийн мэдээллийг харцгаая. За эмэгтэй лигийн хувьд бол туршлагатай дасгалжуулагч энэ удаад ч гэсэн Алтан отоогийг удирдахаар болсон. Өмнө нь Ховж Ханамн багийн ахлах дасгалжуулагч хийж байсан, Scorpions-ийн ахлах дасгалжуулагч хийж байсан. Эрдэнэ чулууны хувьд энэ үлрэлд Алтан отоогийг удирдан лигт оролцсон. Өнгөрсөн үлрэлийн Scorpions-ийн дасгалжуулагч ерөнхийдөө хэвээрээ орж ирж гин гэсэн үг. За Эрдэнэ чулуун дасгалжуулагчийн хувьд эмэгтэй зөвхөн эмэгтэй багуудыг удирж исэн зүйлсийг энд бичсэн байна. Гэхдээ түүний хувьд бол маш олон өндөр түвшний лигт багуудыг удирдах өндөр амжилт үзүүлж ирсэн гэдгийг бас дуулах хэрэгтэй. За тэгээд Ховж Ханамн гэж бас баг 2-3 ч удирлын өмнө эмэгтэй дээдлэгт өрсөж байсан. Энэ багийн бас дасгалжуулагчаар ажиллаж байсан гэдгийг үзэгч маань сая харсан байх. Эрдэнэ чулуун дасгалжуулагчид өөрөө бас залуу байхад бол бас тоглогч байсан. Тэгж тоглож байсан. Ер нь саксны бас мундаг мэрэгчлэлтэн за тэгээд зүтгэлтнүүдийн нэг гэдгийг бас саксны хүрээллийнх нь бол сайн мэдэх баха. За ямар ч тач ингээд Эрдэнэ чулуун дасгалжуулагч дахин нэг удаа шинэ багийг тэг удирдах үндэсний дээдлэгт орж ирэхэд бэлэн болсон байна. Эрдэнэ чулуун дасгалжуулагч бүрэлдэхүүнээ эрхэн тоглох вэ гэдэг сонирхолтой. Яг одоо хамтдаа Алтан одоогийн гарны бүрэлдэхүүн ямар байж болох вэ гэдгийг харцгаая. За эдгээр тоглогчдыг бол тэ өмнө хийсэнчлэн яг одоогийн байгаа бүрэлдэхүүнээр одоогийн нөхцөлд эдгээр тамирчдыг бол гаргаж тавьсан байгаа. Яг лиг эхлэхэд бол ямар бүрэлдэхүүнээ өөрчлөлт орох, ямар тоглогчийг нэмэх нь гэдэг бол бас сонирхолтой. За гарааны бүрэлдэхүүнд Заяа, Соёлмаа, Инхтуул, номер Эрдэнэ, Нарангоо гэсэн тоглогчид гарч байгаа юм байна те. За Заяагийн хувьд яг Scorpions-ийн бас холбогчийн байрал дээр байн гарч тоглож ирсэн тоглогч нэрлэгдсэн байгаа харагдаж байна. За хамгаалагчийн нөгөө байрал дээр нь Соёлмааг нэрлэж байгаа. Довтлогчийн байралд Инхтуул, за мөн довтлогчоор номин Эрдэнэ, Нарангоо гэсэн энэ тавтыг гарах магадлал өндөртэй болов гэж бодож байна. Мэдээ сэлгээнд номин, Зол Заяа, Шүрэн Цэцэг гэх бусад тоглогчид байгаа учраас эдгээр тоглогчдыг бол яаж хооронд холцолж тоглуулсан ер нь өндөр амжилт үзүүлэх боломжтой тоглогчд байгаа. За тэгээ сэлгээний бүрэлдэхүүнд бас харагдж байгаа нэрсийг харахад бол яг энэ Баяр Чимиг мөнгөцүүл гэсэн тоглогчд бол яг энэ зүүн бас 3-3 Pro League-ийн те стокууд эмэгтэй ангилалд нь оролцоод яг энэ Алтан од гэдэг багаас тоглоод явж ирсэн. Ерөн зунжингаал хамтаа бэлтгэл зурвал тэгээд тэмцээн уралдаануудад оролцож ирсэн юм тоглогчд бас байгаа харагдаж байна. За тэгэхээр ингээд шинэ баг юм шиг боловч дахин одоо сэргийгдсэн баг юм шиг боловч эдгээр тоглогчдыг харах юм бол бас плей-оффд орох те ийм магадлал бол маш өндөр харагдж байна. Энэ үйлрэлийн өрсөлдөөн бас 10-т байна. Мэдээж Amazon-с байгаа ирвсүүд гэдэг маш олон багууд байгаа учраас энэ өрсөлдөөнийг би зөвхөн PS-ийн 3 суугаар бүх тоглолтуудыг та бүхэндээ шууд дамжуулна. Харин одоо Premier Sport суугаас жил бүр уламжлал болгон гаргадаг эмэгтэй шилдэг 20 тоглогчийн жагсаалтыг хүлээж авч үзцээ 3 дугаар байр нандиныг хүсэл. За Улаанбаатар Амазон суугийг өнгөрсөн үеэр лавар авахд хамгийн одоо гол нөлөө үзүүлсэн тоглогчдын нэг бол Нандин Үсэл улирлын бүх тоглолтуудад оролцсон 9.3 оног дунжилсан 5.4 дамжуулалт, 5.5 самбар, 2.3 мөнгө таслалт. За дээрэс нь нэмээд тоглооны хувьд 44.4 гээд үнэхээр одоо жиг сайн тоглолтыг Нандин Үсэл үзүүлж чадсан. За тэгвэл 2 дугаар байранд Ариун Цэцэг өнгөрсөн үеэрл нэгт 2023-аас 24 оны үеэрэлд нэгт бичигжсэн Ариун Цэцгийн хувьд 15 тоглолтод 19 оноо, 2.9 дамжуулалт, 9.7 самраас мөнгө авалт, 1.9 бөмбөг тасалт бараг 50%-ийн довтлохоог
дунчилсан өөрийнхөө бас нэгэн одоо сайн удирлыг өнгөрөөж чадсан. За гэхдээ түүний хувьд бол энэ дэлгэцэн дээр харагдаж байгаачлан 2 дугаар байранд бичигдсэн. За тэгвэл 1-р байранд хэн бичигдсэн бэ гэдэг сонирхолтой тун удахгүй хамтаа харах бол Amazon Swag-ийн хувьд бас маш өндөр амжилтыг үзүүлсэн учраас эхний 3 байр Amazon-сын тоглогчид байсан гэдгээр энэ үлрэлийн хувьд бас онцгой байгаа. За тийм байна. Ингээд 2024-өөс 25 оны үлрэлт эмэгтэй 20 тоглогчийн шилдэг 20 тоглогчийн салтыг Grace Berg тэргүүлсэн байна. Үлрэлийн бүх тоглолтод оролцсон. За 19.9 оноо 2.7 дамжуулалт, 7.5 самбар, 2.9 бөмбөг таслалт, 48.8 тоглооны хувь. За энэ бол Grace Berg-ээс харж болох хамгийн шилдэг үзүүлэлтүүд байна. За тийм улмаар бүх тоглогчдыг үлрэлт тэргүүлсэн харагдаж байна. За харцаа байхгүй хулангийн эзгүүд Grace Berg бол өөрийнхөө тоглолтыг харуулж ийхүү бүх тоглогчдыг тэргүүлсэн, авраг авсан, өндөр үр ашигтай тоглолтыг үзүүлсэн гэд Berg-ийн хувьд бол гарцаа байхгүй магтахаас өөр сонголтгүй юм сайн тоглолтыг өнгөрсөн үлрэлт үзүүлсэн байгаа. Ингээд ямар ч тач season preview нэвтрүүлгийн маань бүх 16 багийг танилцуулсан 16 дугаар та бүхэнд хүрж дууслаа. Дараагийнхаа улирлаар иргэ олзъя.